Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалд үндэсний хөдөлгөөн эхлээд 3 жил болж байна. За энэ хүнсний хувьсгалд үндэсний хөдөлгөөнөөс одоо бага хүүтэй утгуудтай зээл авсан одоо 2577 аж ахуйн нэгж Монгол Улсын хэмжээнд одоо ажиллаж байгаа. Өнөөдөр бид нэг томоохон аж ахуйн нэгж дээр ирээд байна. За хүнсний хувьсгалын хүрээнд манай Лавшаа гомингийн үйлдвэр Талын Монгол одоо үйлдвэр маань ашиглалтанд орсон байгаа. Тэгээд хоногт 100 тонны хүчин чадалтай үйлдвэр ашиглалтанд орсон. За мөн үйлдвэр ашиглалтанд орсноор үйл ажиллагаанууд роботж байгаа хэдий ч хүчин чадал нэмэгдэж байгаа болохоор ер нь 200 гаруй ажлын байрыг үндэсний салбартаас нэмж одоо ажлын байр бий болсон байгаа. Тогтмол ажлын байр тийм ээ. Тогтмол ажлын байр 200 гаруй ажлын байрыг бий болгосон. За энэ нь болохоор үйлдвэр борлуулалт худалдааны чиглэлийн одоо үйл ажиллагаанууд дээр бас ер нь хүн хүчний хэмжээгээ нэмэгдүүлж бас ажиллаж байгаа. За тэгээд манай энэ үйлдвэр ашиглалтанд орсноор яг гол үндсэн түүхийн эд маань Улаанбуудаан гурил. За Улаанбуудаан гурил болно Жамс давс. За мөн одоо хатаасан ногоонууд, нарийн ногоо, бүдүүн ногоо гэх мэтлэн одоо хүнсний ногоонуудаар одоо баяжуулсан ийм одоо төрлүүдийг гаргадаг. За энийгээрээ бас яг Монгол одоо хүний эрүүл мэндэд ач тустай ийм бүтээгдэхүүнүүдийг гаргаж байгаараа бас хамт олноороо гаргаж байна. За мөн одоо энэ үйлдвэрийг барихад тусалцаа үзүүлсэн хөтөлбөр болон энэ одоо төслийг санаачилсан хүмүүстээ бас баярлалаа гэж хэлмээр байна. За энэ хизээ дууссан бүтээн байгуулалт. Бүтээн байгуулалт нь бол өнгөрсөн жилийн 8 сард яг үйлдвэрийн байр маань ухсрагдаж дуусаад тэгээд энэ жил үйлдвэрийн байр нь тоног төхөөрөмжийн суурилуулалт нь бол 6 сард ер нь бол дууссан байгаа. Бүрэн автомат агуулгуудын суурилуулалт энэ бол 1000 тонны хүчин чадалтай агуулга, бэлэн бүтээгдэхүүний агуулга нь бас 1000 тонны хүчин чадалтай ер нь бол агуулгатай. Хичнээн улс руу экспорт хийж байна. Одоогийн байдлаар нэг 4 улс руу экспорт хийж байгаа. Тий. Экспортод хамгийн их гарч байгаа нь болохоор Өвөр Монголын бүс нутаг, Хятад улс руу ер нь бол экспортын хэмжээ нь өндөр байна. Энэ жилийн үед бас энэ индастригийн гомгийн үйлдвэрээс гадна дистрибьюшн төвийг бас байгуулж байгаа. Тий, тэгээд ажиллаж байгаа.